Аавын гэрийн амар тайвныг өвдөд би. Юу хоёр эзэлж байгаа нэгдүгээр байл эзэлж байна. Тийм. Бас тэрнээс өөрийг бараг чадахгүй. Гэрийн зочдын шинэхэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарын гэрийн зочдод уянгалаг хоол, сэтгэл хоногчсон дуунуудаараа та бидний танил болсон дуучин Монгол Улсын гавьяа жүжигчин Эмх Зул болон түүний хүү дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Чинбаяр нар оролцлоо. Тэдний хамтд болсон эхийн минь хүмүүс минь их үрийн дуу гэх мэтчлэн олон уран бүтээлийг мэдэхгүй хүн бараг үгүй зэ. За сайн байцгаана уу? Би Чинбаяр байна. Ингээд өнөөдөр гэр интернетийн гэрийн зочд контентэнд ээжтэйгээ хамт оролцохоор хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? Үгүй. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Үгүй. Час мэдтiin байна тий. Час нэг юм сонсоод байдаг лөө. Тийм. Сонсдог. Яа. Найс лөө юу лээ. За тийм баха. Тийм үү. Биш үү? Тэг ер нь бол тийм. А 20 доор байр эзлэх. Байр маяр эзлэхгүй шүү дээ. Оо байрыг харсангүй сая. Та дээдүр байр эзлсэн юм. Юу хоёр эзэлж байгаа нэгдүгээр байр эзэлж байна. Чи яа намайг хоёр эзэлсэн гэж бодлоо. Тэгвэл буруу ярилц. За буруу ярилцчих. За. Тий хар. Тийм. Тийм үст. Тийм. Чи өөрөө мэдэхгүй байгаа юм шүү. Би баг өөрөө мэдэхгүй байгаа шүү. Хар нүртэй өглөө. Хар штэ. Тий, хар. Хар ингээд цэвэрлүүлсэн. Тий. Тийм баха. Тий. Үгүй мүү. 6. Оо, тийштэй. Хей ингээд тэгдэггүй үгүй юу гэдгийг хариулах юм шүү дээ. Хүүхч очиод байгаа зү үгүй юу? Тийм билүү нэг гүйсэн үү? Эхнэр чинь гүйчлүү. Хин нэг нь гүйгээдсэн шүү дээ. Тийм. Гүйсэн тийм. Тийм гүйсэн. Хин гүйсэн. Гэхдээ тэр тэгтээ танихгүй юм байсан. Хоол яг нэг гоё яриа хийжсэн шууд урдуур ингээд. Гоха. Тий. Яа. Улаан юм өсдөг. Чи коммент уншдаг хоо. Илүү их тухайн суучдаг. Тий. За. Тийм үү? Тий. Тийм. Бас тэрнээс өөрийг бараг чадахгүй байж. Өөр юм хийж чадахгүй байж. Хард. Харж иж л онгойлох бах. Тийм. Хардаг тийм. Алдарт дорны их яруу найрагч Бэгзэн явуу хулангийн Алтан дэлхийд төрсөн минь учиртай гэдэг сайхан шүлгийг хүн бүхэн мэднэ. За чи залгуулаад зарлаа. Контентын багийнхан маань бас битээ шүү дээ. Айгуу даалгавар өгсөн байх тийм. Хэцүү даалгавар л өгсөн. Надад бол хэцүү юм байна. Танд бол амархал баг. Би одоо донгод ерөөсөө ингээд янз бүрээр л орох юм байна. Тэгэхээр энэ хоёр бадаг байна шүү дээ. Хоёр одоо 5 мөр байна тийм үү? Энийг нэгэнт читерийн юу нөгөө өөр учраас нэг юугаар нь тэгээ зохиоч тэгв. За тэгье. Да чи эхлэх үү? За тэгье. За би нэг үзээд алдъя та. Хай зохиогч ах нар маань харж ивэл уушлаарэ. Зүгээр. Хүн болгоод юу шүү дээ. Алтан дэлхийд төрсөн минь учиртай аавын гэрийн амар тайвныг өвдөд би
Ачтэх 10 сар зовоосны эцэст Аллаг өрн болж баярлуулах гэсэн юм би алтанхан дэлхийд төрсөн минь учиртай. Ямар юм бэ? Нэлээд нь дуу орчуу яа. Олон хит дуунуудыг цуглуулад ийж. Чи зохиогчд нь бөө юм болох үү дээ. За би. За. Гэрэл торчлонд төрсөн минь учиртай. Гимгүй шуудын үрийг эвдэж өндгийн нэцлаад хэрсүү сууж ухаан орсныхон эцэст гинэн насаа мөрөвдөж зовж явах гэсэн юм би гэрэл торчлонд төрсөн минь учиртай. За. Би арай тийм pop маяг болчихгоогүй. Тэгээд гоё яг дуу байж болохоор юм болчихлоо. Би хаанаас ч авсангүй. Чинийх айгүй олон юмнаас авчих шиг л болсон мэдгүй. Тэгээд үзэгч комментор шүүх ахгүй аль нь илүү. Чи тэг коммент унших дуртай юм чинь тэгээд уушаал хэрэлдээс байхгүй юу. Намааг бол өстэй ирээдүй байна л гэх бах. Тэгэх баха. Шүлэг айгүй л өгөн шүү надад. Ер нь аль зохиолгоё. Яа. Яг ер нь бол Чин баярыг би жоохон бахт нэг дуулуулад хамт дуулаагүй маа тийм ээ. Савлтандаа анхныхаа тоглолтонд оруулаад дуулуулах гэсэн чинь дуулна гэж яснаа сүулдэ дургуулхаад тэг арай гэж нэг бөө юм болж иж нэг дуулсан юм. 99 онд. Тэгээд тэрнээс хойш би нэг дуулын яриг гуйж ер нь санал тавихгүй тий. Тэгээ явж итэл өөрөө хашир бүүл хорвоо гэд 100,000 дуу гэд ном байд. Ийм гоё шүлгүүттэй, гоё дээр үеийн дуунуудтай. Тэрийг үзэж байгаа ташир нөгөө аялгауг нь мэдэхгүй. Тэгээд энэ ямар гоё хөвгтэй дуу байж, энийг нэг аял та. Тэг би аялаад тгсэн чинь хоёлын энэ дуу дуулъя л та гэд өөрөө гуйсан тий. Өөрөө санал тавьсан тий. Тэг яг хөө ерөнхийдөө бол за чи тэгээ тууштай байж чадах юм уу? Энэ бол аюу гоё дуу. Өмнө нь маш олон гоё дуучид ингээд түн төрөгцөн дуу. Гэтэ яг ээж хүү хоёр гэдэг утгаараа гоё дуулуулаас хүмүүс гоё хүлээж авах байх. Гэсэн чинь хоёлоо дуулъя гэд. Тэгээд дуулсан. Тэгээ хүмүүс ерөнхийдөө нэг өмнө нь хүн төрөгцөн байсан гоё дуу учраас тэгээд ээж хүү хоёр гэдэг утгаараа гоё хүлээж авсан. Ер нь бол би одоо ганцаараа дуулдаг болохоос яг хүнтэй ингээд тайзан дээр хамт гарч үзег болохоор эхлээд үл жоохон ингээд эвгүй байсан. Юм л олвол ингээд хайчаад тийш яваад байгаа. Сүүлдээ ингээд хүүтэйгээ хөрөх ингээд жоохон байсан юм чи бас 10 жилд үсттэй. 10 жил тахта. Тэгээ сүүлдээ ингээд хөтлөөд явна. Сүүлдээ эн чи ингээд оюутан болоод хамтуулахаараа гараа ингээд татаж авчаад идэг болсон ичээд. Ер нь бол гоё штэ хүүтэйгээ дуулах мэдрэмж мэдээж ээж хүн. Тэгээд одоо арт түмэн бол маш гоё хүлээж авсан. Яг нэг ээж хүү хоёр гэдэг утгаараа ээжүүд бол би хүүтэйгээ гэж байгаа юм шиг өөрийнхөө хүүг орлуулж бодоод ингээд хайрлал зэрэгтэл чинь ингээд бүр ингээд өмнө нь би ганцаараа дуулж яснаас хамаагүй өөр юм хайр татсан тийм нэг гоё мэдрэмж надад мэдрэгдэжсэн. Чиний хувьд юм бэ? Тэгээд тийм миний хувьд ч гэсэн анх ер нь нэг дуулаач гэж боддог ч байсан. Тэгээд нөгөө угаасаа 10 жил чинь нөгөө аав ээж нь ч юм уу дуучин болохоор л чи дуул гэлдэг шүү дээ. Багш нар тэр дургуулсан байсан юм. Тэгээд ер нь нэг тийм шаардлагаар нэг урлагийн үзлэгт ангиа төлөөс нэг гослол дуу муунд л гардаг байсан болохоос бүр тэгэж дуртай дургуу юу? Тий дуртай дургуул гардаг ус. Тэгэл тэрнээс бүр ингэж одоо бүр тайзан дээр гараад бүр өөр ингэсэн дуу хийгээл явна гэж юусоо бодож байгаагүй. Тэгэл анх тэгэл ээжтэйгээ дуулахд угаасаа маш гоё байсан. Хамгийн анхны тоглолцод ойлон амийн хэлхээ тий. Тий амийн хэлхээ гэж тоглолтыг бүхэн өргөнд хийжсэн. Тэгээд тэр тоглолтын дээр бол би ерөөсөө тийм айц сандрал байгаагүй. Ягаад гэвэл юм мэдэхгүй юм чинь тий сайн мэдэхгүй тэгээд гараал стайзен дээр өөрөө би л яагаад байсан. Алжин даа гэж бодоод байгаа шүү дээ. Яг эргээд нөгөө бичлэгээ үзэн гот бас жоох ичмэр лаа гэж. Тэгтээ бол гоё. Айгүй гоё. Тэгээ угаасаа ээжтэйгээ хамт тайзан дээр дуулж одоо баяр болгоноор одоо хүн болгоны баяр дээр очиж одоо дуулна гэдэг бол одоо хэрийн хүнд олдох тийм гоё бас
боломж биш байх гэж боддог. Тэгээ өөрийгөө маш их азтай гэж боддог. Тэгээд маш гоё байдаг ааш тэгээд болоход. За ингээд гэр интернетийн гэрийн зочид болонд одоо бит хоёр хамтдаа оролцлоо. Маш гоё байна. Ойрд бас бит хоёр ийм нэвтрүүлэгт ороогүй мэн тий. Тэгээд айл гэр бүхэн аз жаргалтай байгаарай. Танаа гэрт бит хоёр зочлоо. Тэгээд сайхан хитгэн хормыг ч гэсэн хүний амьдралын одоо гэртээ л хүн аягүй аз жаргалтай байдаг. Гэртээ ер нь амьдралынхаа баяр баясгал хамгийн хайртай хүмүүсээ өнөөдөр юу бүтээв, юу хийв, эсвэл өнөөдөр хэдүүлээ юу хийж бүтээх үгээд хамгийн одоо өөрийнхөөрөө байдаг, хамгийн аз жаргалтай байдаг газар бол хүний гэр байдаг. Тэгээд гэртээ та бүхэн үргэлж аз жаргалтай байгаарай. Олон жил амьдралын сайхныг мэдэрч гэрт нь олон зочид ингээд дүүрэн байх болтугай гэж ерөөл өргөё. За баярлалаа. Тэгээд гэр интернетийн гэрийн зочид ээжтэйгээ байлаа. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа.